Дархан аймгийн засаг дарга бөгөөд аймгийн онцгой комиссийн дарга аз жаргал өнөөдрийн аймгийн онцгой комиссийн хурлыг удирдан явууллаа. Хурлаар ковидын нөхцөл байдал болон сар шинийн баярын өдрүүдэд тусгайлсан чиглэлүүд бүхий байгууллагууд хэрхэн ажилласан талаарх мэдээллийг сонссон юм а. Аймгийн цагдаагийн газар сар шинийн өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмтэрх зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний хэвийн байдлыг ханган ажиллахад анхаарч ажиллажээ. Цагдаагийн байгууллагт баярын өдрүүдэд нийтдээ 391 дуудлага ирсэн байна. Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах, эргүүл хяналтын 72 чиглэлд 192 албаагч ажиллажээ. Харин замын хөдөлгөөнийг зохицуулах чиглэлээр 50 цагт 126 албаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 4116 тээврийн хэрэгслийг шалгаж санамж зөвлөгөө өгч ажилласан байна. Ариг согтруулах хундаа хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 25 зөрчлийг илрүүлж, хурд хэтрүүлсэн 109 жолоочид торгуулийн арга хэмжээг оногдуулсан байна. Аймгийн онцгой байдлын газрын гамшигаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэрэгжилтэн мөнхөд галт төмрийн 3 дуудлага, галт төмрийн зөрчлийн 1 дуудлага ирж холбогдох арга хэмжээг авч ажилласан талаар илтгэлээ. Мөн шинийн нэгний өдөр Дархан аймгаас Шаамар сумын Охиндоо баг орох замд голын мөс цөмөрч автомашин голцуулсан дотор нь бага насны хүүхдүүд байгаа тул гаргаж өгнө гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус газрын Эрен хах аврах ангийн захирагч хушууч Сүхбаатар аргалуулсан томилгоод ээлжийн бүрэлдэхүүн очиж шуурхай ажиллан автомашиныг уснаас гаргаж 5 эрэг 8 насыг авран хамгаалсан байна. Иймд гол мөрөн нуурын мөс цөмөр хэрэгсэлтэй байгаа учраас цаг хугацаа хожих, зам давчлах зэргээр мөсөндээгүр мал туурлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг онцгой байдлын газраас анхаарууллаа. Баяр амралтын өдрүүдэд нэг Дархан аймгийн онцгой байдлын газарт галт төмрийн 4 дуудлага ирсэн байна. За өнөөс нэг дуудлага зөрчлийн 3 дуудлагаар гал унтраах, галт ундрах аврах 22 50 дугаар анги албаагч түрүүн сурах очиж галыг бага хэмжээнд унтрааж аюулгүй болгосон байна. За нийт нь баяр амралтын өдрүүдэд иргэдэд тусгаж болох 50 сая төгрөгийн тэрнгийг авран хамгаалсан үнэтэй байна. За цаашдаа галт бүрийн тоо дуулуунтай их хандлагатай байгаа учраас ард иргэд маань галын галгаа сахилгаан эрчим хүчний зөв зохистой хэрэглэгийг анхаарч ажиллах нь чухал байна гэдгийг ард иргэдэд уриалж байна. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар ковидын засагт 200 хүн хэвтэн эмчилүүлж байгаагийн 15 хүүхэд байна. Баярын өдрүүдэд яаралтай түргэн тусламжийн 7037 103 дугаарт 1400 гаруй дуудлага ирсэн. Үүний 1068 дуудлага нь эрүүл мэндийн зөвлөгөө авсан бол 332 дуудлагын дагуу очиж шаардлагатай эмчилгээг үзүүлсэн байна. Сар шинийн өдрүүдэд нийтдээ 5 хоногийн хугацаанд Дархан аймагт 18 иргэн шинээр мэндэлсэн байна. Баяр наадмын өдрүүдэд мөн одоо бас шинжилгээний 2 цэг ажилласан байгаа. Шинжилгээний 2 цэгүүдээр бол үндсэндээ өдөртөө нэг 100-аас 200 хүний хооронд бол шинжилгээ өгөгдсөн байж байгаа. За өвчлөлийн тохиолдлын хүрээнд бол ер нь тодорхой хугацааны одоо бууралттай байгаа боловч энэ бол сар шинийн баярын үйл ажиллагаатай холбоотой шинжилгээ өгөх хүмүүсийн бол нэг жоохон буурсан харагдаж байгаа. Гэхдээ одоо сар шинийн дараагийн өдрүүдэд бол шинжилгээ бас нэмэгдэх, өвчлөлийн тохиолдол нэмэгдэх учраас ард иргэдийн дунд нөгөө л одоо бидний ярьдаг халдвар хамгааллын дэглэмээ барих, маска зөөх, за мөн одоо гараа хариуцах, нялх хүүхдийг болон одоо ер нь бага насны хүүхдийг худалдаа үйлчлэгээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх. За ингээд ер нь халдвар хамгааллын дэглэмээс үргэлжлүүлэн сахихыг ард иргэдэд зөвлөж байна. Мэргэжлийн хэлтийн газрын хяналтын 8 улсын байцаагч баярын өдрүүдэд ажиллаж, сүм, хийд, өрхийн эрүүл мэндийн төв, сайн дурын шинжилгээний цэггээд нийт 24 цэгт хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар ноцтой зөрчил илрээгүй юм а. Мөн нээлттэй 7037 3105 дугаарт эмийн багц өвчний шинж тэмдэгтэй холбоотой зөвлөгөө авахар 25 дуудлага иржээ. Бүх нийтийг хамарсан зоолголт, найр, хурим нийтийн хамарсан арга хэмжээ байхгүй гэдэг дээр нь шийдвэрүүдийг Дархан сумын тамгын газрынхантай самтарч шинж шалгалтыг зохион байгууллаа. За ямар нэгэн ноцтой зөрчил гараагүй. За шинжилгээний 2 төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр мөн шинжилгээ авч байгаа цэгүүд дээр бас халдвар хамгааллын дэглэмийг шалгалт хийгдсэн. Дөрвөлжлөн онцлогын хийгдэж байгаа дөрвөлжлөн онцлогын шинжилгээнүүд дээр бас энэ шалгалт хийгдсэн ямар нэгэн ноцтой зөрчил гараагүй. Цаашид ковидын нөхцөл байдал үргэлжлэн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа учраас иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмийг баримтлахыг аймгийн онцгой комиссаас уриаллаа.